За сайн уу манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил та нартайгаа шинэ 7 хоногтоо шинэ нэвтрүүлгээр уулзж гин. За юуны түрүүнд бичлэгээ эхлэхээс өмнө өмнөх бичлэгийг маань үзээд хурмын маань талаар сонсоод минь хүргэсэн, баяр хүргэсэн та нартаа маш их баярлаа. Маш гой гой өвгтэй сэтгэлдлүүдийг илгээсэн байсан. За миний хурим бол яг 7 сарын 11-ний өдөр болох байгаа. Тэгээ тэр болтол бас хэдэн хоног байгаа учраас чадвал нэг ганц хоёр бичлэг оруулах гэсэн та гэж бодож байгаад өнөөдөр яг төлөвлөсний дагуу та нартаа шинэ нэвтрүүлгээ хүргэхээр энэ ч сууж гин. My 600 pound life гэдэг нэртэй энэ нэвтрүүлгийн талаар та нартайгаа ярьж өгч байна. За энэ нэвтрүүлгийг ер нь та нар гарчигнаас нь харах юм бол 600 pound жинтэй миний амьдрал гэсэн одоо ийм нэвтрүүлэг байгаа. За энэ нэвтрүүлгийн гол зүйл нь бол яг 600 pound төгсөн одоо 600 pound чи ойролцоогоор бараг 300 кг баггүй юу? Тийм өндөр жинтэй, тийм өндөр жин төгсөн одоо оролцогчдыг яг энэ нэвтрүүлэгт оролцуулаад өөрийнхөө тэр өндөр жинтэйгээ өндөр таргалалтайгаа яаж тэмцэж байгаа, яаж өөрчлөгдөж байгааг нь харуулдаг ийм сонирхолтой нэвтрүүлэг та нартай ярьж өгөхөр бэлтгэсэн юм аа. Ингээд бүгдээрээ бичлэгтээ орцгоё. За өнөөдрийн бичлэгний маань гол дүр бол Кристина гэх нэртэй 22 настай ийм залуухан эмэгтэй байгаа. За та нарын харж байгаачлан Кристина маань бол нэлээд өндөр жинтэй, нэлээд одоо таргалалттай эмэгтэй гэдгийг бол та нар маань харж байгаах. За Кристинагийн хувьд яагаад одоо те ийм 22 настай жоохон эмэгтэй 22 ч бас залуухан нас штэ ийм болтлоо таргалсан бэ гэхлээр ер нь энэ таргалалт нь хүүхэд наснаас нь эхэлсэн гэж юм л да. Кристина бол бусдаас жоохон байхасаа л ер нь бусдаас айгүй бондгоор арай нэг ийм илүүдэл жинтэй охин байсан. Тэгээд хүүхэд байхасаа ер нь хоолны туршил маш өндөртэй. Тэгээд Кристина бол яг өөрөө тайлбарлахдаа аав ээж хоёр маань бол хоорондоо маш их маргалддаг байсан. Маш их бие биерүүгээ хашгичдаг. За тэгээд тэр одоо гэр бүлийн маргаан, гэр бүлийн айдас нь яг өөрийг нь одоо хоол идж байгаа үедээ маш тухтай, стрессээ одоо хоол идэж тайлдаг гэх мэтчлэн зуршилтай болгосон. Тэгээд одоогоор бол Кристинагийн хоолны тэр дуршил нь бол бүр хяналтаас гараад жинэн хүртэл хяналтаас гарчихсан. Тэгээд Кристина бол 7 дугаар ангидаа яг жингээ үзэхэд 300 pound жинтэй. Энэ нь хэдэн килограмм бэ гэхлээр 136 кг. 7 дугаар ангийн хүүхэд 136 кг жинтэй байсан гэсэн үг. За ингээд 14 наснда жингээ үзэхэд бол Кристинагийн жин аль хэзээ 400 pound болчихсон байсан. За энэ нь бол ойролцоогоор 181 кг гэсэн үг. 14 настайдаа 181 кг жинтэй байсан. За хамгийн сүүлд бол ерөн жингээ үзэхэд бол 678 pound буюу ойролцоогоор 307 кг жинтэй хамгийн сүүлд байсан. За тэрнээс хойш бол Кристинагийн хувьд бол жингээ ерөөсөө үзээгүй. Энгийн одоо их хоолтгоор хоололсоор л байгаа, эддгээрээ эзээр л байгаа. За Кристина ер нь хэрхэн өдрийг өнгөрүүлдэг вэ? Өдөр хоногоо тэг мэдээж одоо гэртээ өдөржингөө байгаа хүн чинь яаж ер нь өдөр хоногийг өнгөрүүлдэг вэ гэхлээр Кристина ер нь орноосоо ч бараг бусдаггүйгээр өдрийг өнгөрүүлдэг. Өдөржингөө зурагтаа үзэл компьютер тоглоом тоглоол тэгээд нөгөө их хэмжээний хоолоо идэж ер нь бол өдрийг өнгөрүүлдэг байхгүй юу? Кристинагийн дүү Джессика гэх эмэгтэй бол нэвтрүүлэг дээр ярилцлага өгч ирсэн. Кристина Джессика хоёр чинь нэг айлын хүүхдүүд байгаа шээ. Гэтэл Джессикагийн хувьд бол хэвийн жинтэй. Хэвийн битээ хэлбэр ингээд гуайлаг юм турхаа эмэгтэй байхгүй юу? Тэгээд эгчийн талаар Джессика ер нь бол ярихдаа эгчтэйгээ маш ойрхон өссөн. Эгч нь бол яг өөрийнх нь бүр хоёр дахь ээж гэн те өөрийг нь бол ингэж өсгсөн хүн нь бол эгч нэ. Гэхдээ эгч маань бол мэдээж одоо жоохон байхасаа л ер нь бусдаас бондгоор бусдаас нэг арай илүүдэл жинтэй байхын хувьд бол байсан. Тэгээд 18 нас хүрснийхаа дараа ер нь бол огцсон бүр маш ихээр жин нэмж эхэлсэн. За тэгээд дүүгийнх нь хувьд те Джессикагийн хувьд бол эгч нь нэг л өдөр одоо таргалалтаасаа болоод таргалалтаас үүссэн өвчнөөс болоод нэг л өдөр сэрхгүй байх үедээ сэрхүүгээр одоо янз бүрийн хэцүү зүйл тохиолдох үедээ гэж бол маш их санаа зовж байгаа талаараа дүү нь бол хуваалцчихсан. За Кристинагийн хувьд бас яг илүүдэл жингээс нь гадна өөрийг нь одоо алхаж суугаад хүндрэлтэй болгодог, энгийн зүйлсийг хийхэд хүндрэлтэй болгодог нэг зүйл нь юу вэ гэхлээр яг гуйных нь одоо хоёр гуйных нь дотор талд нь маш том хэмжээтэй ургацаг үүссэн. Тэр ургацагнаас болоод алхаад явхад дасгал хөдөлгөөн хийхэд хүртэл маш их түүртэй байдаг учраас босож тэ хөдөлгөөн энэ төр хийдэггүй зүгээр л өдөржингөө орон дээрээ өдрийг өнгөрүүлдэг байхгүй юу. За тэгээ Кристина чи яаж одоо өдөржингөө орон дээрээ байдаг хүн чинь амьдралаа залгуулдаг вэ? Яаж амьдардаг вэ гэхлээр Кристинагийн ээж нь болоод нөхөр нь Кристинаг асарч халамжилдаг юм байна. За Кристина бол 18 настайдаа хүртөөгөө танилцсан. Нөхөр нь бол бас л яг эхнэрийнхээ талаар нэвтрүүлгийн үеэр ярьж исэн. Эхнэрийнхээ талаар бол ярихдаа анх хараад Кристинаг бол бүр анх хараад анхны харцаар дурлсан гэж аахгүй. Би бол ерөөсөө эхнэрийнхээ жин дээр нь ямар ч ач холбогдол бол өгдөггүй. Гэхдээ хэдийгээр бит хоёрын одоо хосын харилцаа юм энгийн хосуудын хийдэг шиг байдаггүй. Нэг нь одоо асруулаад нэг нь юм асарж байгаа
байдалтай ингэж үргэлжилдэг ч гэсэн би бол одоо энийг зүгээр бурхан надад өгсөн дохио гэж боддгоо. Бурхан надад те энэ хүнийг ингэж асарч халамжил гэж хэлсэн юм дохио юм шиг санагддгаа гэж нөхөр нь бол ярьж исэн. За Кристина нөхөр хоёр нь бол тусдаа аль хэдийн тусдаа гараад өөрсдийнхөө амьдралаар бол амьдардаг. Тэгсэн ч гэсэн Кристинагийн ээж нь Кристинаг өдөр болгон ирж халамжилж одоо ус цасанд оруулах, за одоо бусдаар те хоол унд хийж өгөх гэх мэтчлэн зүйлээр бол асарч халамжилдаг байгаа. За ээж нь бас л адилхан Кристинагийн талаар ярихдаа айгүйх санаа зовдгоо. Охин маань бол те ийм өндөр жинтэй ингээд одоо ямар ч амьдралын туршлагагүй өдөр хоногийг бол гэртээ өнгөрүүлж байгаад нь ээж хүний хувьд бол үнэхээр санаа зовдгоо. Гэхдээ Кристинаг бас өнөөдрийн байдалтай байлгаж байгаа, өнөөдрийн байдалд хүргэсэн хүн нь яалтчгүй ээж нь өөрөө байгаа. Яагаад гэвэл Кристинагийн ээж нь охиндоо хоол авчирч өгдөг хүн байгаа байхгүй юу? За тэгээ Кристинагийн ээж нь болоод гэр бүлийнхэн нь ер нь Кристинад ямар төрлийн хоол өгдөг вэ? Ер нь Кристина ямар хоол иддэг вэ гэхлээр ихэвчлэн түргэн хоол иддэг байгаа. Кристина бол баг өөрийнхөө хүссэн хоолыг те би яг одоо тийм хоол идмээрэн гэж шууд нөхөртөө ээжтэй хэлчихдэг. Тэрийг нь ээж нь нөхөр нь ерөөсөө өгөхгүй бүр ингээд захиалсан хоолыг нь авчираад өгдөг өө. За тэгээ нөхөр нь бол хэлэхдээ би Кристинагийн асуусан болгоныг нь өгдөг. Яагаад гэвэл би Кристинаг өөрөөсөө холдуулмааргүй байна, алдмааргүй байна гэж бол нөхөр нь хэлжсэн. Кристинагийн ээж нь бол одоо Кристинагийн захиалсан хоолыг нь авчрах га түргэн хоолны газар руу явж байгаа ийм дүр зураг бол харагддаг. За тэр үедээ ээж нь бол үнэхээр харамсаж байгаагаа бол хэлжсэн. Охиндоо хоол авчирч өгөх болгондоо охиныхоо амьдралыг богиносгож байгаа юм шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаараа би охиндоо одоо яаж үгүй гэж хэлэх вэ? Яаж одоо чи хоолоо идэхэ болоо, хоолоо багсаа гэж хэлэх аргаа мэддэггүй гэж аахгүй. Тэрнээс болоод зүгээр л ингээд үгүй гэж хэлж чадахгүй болохоор охиныхоо одоо тэр хэлсэн ярьсан хүссэн хоолыг нь бүгдийг нь ээж нь авчирч өгдөг. За тэгээд ээж нь бол одоо түргэн хоолны газраас Кристинагийн захиалсан дөрвөн бургер, фрайс, өөр юу ч гэл ингээд маш олон төрлийн хоолнуудыг бол охиндоо авчираад өгдөг байгаа. За ингээд Кристинагийн нэг удаагийн хоолыг бол нэвтрүүлгийн үеэр ингэж харуулдаг. За ингээд энэ нэвтрүүлэгт бол зөвхөн одоо те иддэг уудаг одоо яаж амьдардаг байдлыг нь харуулахаас гадна хамгийн гол зүйл нь болох яг энэ өндөр жинтэй 600 паунд төгсөн ийм жинтэй хүмүүсийг эмчийн хяналтанд оруулаад эмчтэйгээ одоо зөвлөлтөө цааштагаа жингээ хасах процесс нь эхэлдэг. За Кристинагийн хувьд бол мэдээж жингээ хасмаар байгаа учраас эмчтэй уулзахаар явдаг байгаа. За явж байгаа үедээ бол Кристина үнэхээр их сандарч байсан. Яагаад гэвэл энэ бол Кристинагийн үнэхээр амьдралаа өөрчлөх, жингээ хасах, амьдралаа эргүүлж авах сүүлчийн боломж нь учраас Кристинагийн хувьд бол яана одоо эмчтэй уулзаад надад одоо тэ эмчилгээ хийх боломжгүй, жингээ хасах боломжгүй гэж хэлүүл яана гэж Кристина бол маш их санаа зовоод бүр тэрнээсээ болоод уйлж исэн. За ингээд ээжтэйгээ нөхөртөөгөө эмнэлэг дээр ирээд Кристинагийн хувьд бол олон жилийн дараа жингээ үзэхэд Кристинагийн жин 634 паунд. Энэ ойролцоогоор 287 кг гэсэн үг. За тэгээ Кристина ээжтэйгээ нөхөртөөгөө эмчийн өрөөнд ингээд ороод сууж байхад нь араас нь яг энэ нэвтрүүлгийн гол амин сүнс болсон доктор Нав эмчийн өрөөнд орж ирдэг байгаа. Доктор Навын хувьд бол маш мундаг чадварлаг мэс заслын эмч аахгүй. Тэгээд ийм өндөр жинтэй хүмүүсийн жингийг нь одоо бууруулахын тулд ходоодыг нь тайрах мэс засал хийдэг. Тэгжээж одоо энэ өндөр жинтэй хүмүүс чинь хоолоо багасгаад жингээ хасдаг юм байна л да. Энийг бол жин хасах хагалгаа гэж бол нэрлэжсэн. За тэгээд жин хасах хагалгааг Кристинад хийх боломжтой юу, боломжгүй юу гэдгийг зөвхөн доктор Нав шийднэ. Бас нэг сонирхолтой факт хэлэхэд яг энэ нэвтрүүлгийн продюсер нь доктор Навын хүүн юм байлээ. Тийм болохоор магадгүй аавынхаа одоо ажил мэргэжлээс нь улбаалаа, санаа аваад энэ нэвтрүүлгийг бол хийсэн байж магадгүй. За ингээд доктор Нав Кристинагийн суужсэн өрөөнд нь орж ирээд Кристинатай бол ярилцдаг. Кристинагаас чи одоо ходоод хаасуулах, ходоодоо тайруулах мэс засал хийлгмээр байгаа мó? Чамд юу хэн хоол өгдөг вэ? Хэн одоо энэ их хэмжээний хоолыг өгөөд байна гэж бол эмч Кристинагаас асууж байсан. Тэгээ Кристина ч мэдээж л одоо ээж рүүгээ нөхөрлөгөө зааш тэ. Энэ хоёр одоо ингээд надад хоол хийж өгдөгөө гэсэн чинь эмч нь ээжтэй нөхөртэй нь юу н ярилцаад ер нь энэ хоёр хүн Кристинагийн дэглэмийг одоо сүйтгэхгүй л бол Кристина жингээ хасах боломжтой. За тэгээ энэ ч бол Кристина болон Кристинагийн гэр бүлийнхэнд юу гэж хэлдэг вэ гэхлээр эхлээд гэрлүүгээ хараад нэг сайхан дэглэм бариад 1 сар 2 сар дэглэм бариад 30 паунд хасаад ирээ. За 30 паунд бол ойролцоогоор 13 кг. Хэрвээ чи өөрөөрөө жингээ хасаж чадахгүй бол ямар ч одоо ходоод тайрах хагалгаа хийгээд нэмэргүй. Чи эхлээд өөрөөрөө жингээ хасаад ирээ гэсэн даалгаврыг бол Кристинад өгөөд явуулдаг байгаа. За ингээд эмчтэй уулзснаас хойш 1 сарын дараа Кристинагийн хувьд бол одоо эмчийн байдаг мужид нүүж ирж байгаа нь бол харагдсан. Яагаад гэвэл Кристина доктор Навын амьдардаг мужаас шал өөр
мужид амьдардаг байхгүй юу. Тийм учраас эмчтэйгээ ойр байхын тулд доктор Нави амьдардаг Texas мужид бол нүүж ирж байгаа нь харагддаг. За нүүж ирсэн шинэ байшин нь болохоор яг нөгөө Кристинаг одоо орж гарахад зориулсан хэрэгэнцэртэй замтай ийм байшин байхгүй юу. За тэгээд Кристина ч байшингаа хараад нөгөө байшингийнхаа айгу өндөр шатыг хараад бол маш их сэтгэлээр унаад яана одоо яаж энэ дээшгээ гарах юм бэ гэсэн чинь нөхөр нь ингээд Кристинаг тайвшруулаад санаа зовлт гэ би өстө чамаг ингээд гаргана маргана гэд. За ингээд Кристинаг одоо шинэ байшингийнх нь хаалгаар оруулах гэсэн чинь Кристина яг үнэндээ шинэ байшингийнхаа хаалгаар багтдаггүй. Тэгээ тэрнээсээ болоо Кристина ч нь уйлаад, гутраад, бөөн зүйл болоод Кристина өөрөө яг ингээд өөрөөрөө алхаж гэрлүүгээ орж чаддаг байгаа. За ингээд эмчийн хяналтанд орсноос бүхэл бүтэн 2 сарын дараа Кристина буцаад эмчтэйгээ уулзахаар явж байгаа. За энэ 2 сарын хугацаанд бол мэдээж Кристина ч жингээ хассан байх ёстой шүү дээ, тий. Тэгээд эмчтэй уулзгаад замдаа ээжтэйгээ нөхөртөөгөө явж явах замдаа Кристинагийн хувьд бол би одоо ингээд жин хассан болов. Би бол айгүй хичээсэн штэ гэ нөхөртөөгөө ярьсан чинь нөхөр нь чи угаасаа айгүй хичээ хассан баха. Чи өстө айгүй турцсан харагдаж байна гэл. Нөхөр нь эхнэрээ бол бүр айгүй ингээд дэмжиж явж байгаа. За энэ үед нь бол ээж нь Кристинад юу гэж хэлдэг вэ гэхлээр үгүй чи ерөөсөө дэглэн бариагүй үстэй дандаа л түргэн хоол идсээр байсан мэт гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ яасан бэ гэхлээр Кристина яг энэ 2 сарын хугацаанд түргэн хоолоо идсэн хэвээрэлсэн заяа. Ерөөсөө дэглэн метр бариагүй. Кристина бол өөрөө хэлэхдээ би бол хэдийгээр түргэн хоол идчихсэн ч гэсэн хэмжээгээ маш их бууруулсан. Би өмнө нь бол 4 бүргэр иддэг байсан бол сая 2 сарын хугацаанд 2 бүргэрэл иддэг болсон. Би бол хэмжээгээ маш их бууруулсан учраас миний жим бол багассан байхаа гэсэн найдвар тэгээд эмчтэй уулзгаар явж байгаа. За ингээд эмчтэй уулзаад мэдээж хамгийн түрүүнд бол жингээ үзнэ. Ингээд жингээ үзэхэд Кристинагийн жин юу 30 паундаар буурах, эсэргээрээ 17 паундаар бүр нэмэгдсэн байдаг. Тэгээд эмчтэйгээ уулзсны дараа бол эмч бол асууштай Кристинагаас яагаад 17 паунд нэмээд ирвэ? Би одоо чамайг жингээ хасаад иргэсэн мэдтэй гэд Кристинагаас асуусан чинь Кристина бүр ингэж хэлж байгаа байхгүй. Үгүй би бол үндэл айгүй хичээсэн, маш их дэглэн барьсан. Би бол энийг бодохдоо усан хаван гэж бодож байна. Энэ одоо 17 паунд бол зүгээр усан хаван байхаа гэж бол эмчт хэлсэн. Тэгсэн чинь эмч нь ерөөсөө тийм юм байхгүй. Чи энэ хэмжээний 17 паунд чинь ойролцоогоор 7 кг аахгүй. 7 кг нэмхийн тулд хэрвээ усаар бодох юм бол чи баг ойролцоогоор 100 литр ус ууж иж 7 кг нэмнэ. Тийм юм байхгүй. Чи бол дэглэм ерөөсөө бариагүй байна. Чи ямар хоол идсэн ингээ Кристинагаас асуусан чинь Кристина хэлж байгаа байхгүй юу? Бургер, пицца, фрайс тэ дандаа юм түргэн хоолнууд идсэн. Тэгээд эм чин за ерөөсөө Кристинагийн нөхөр нь Кристинагийн ээж нь яалтчгүй Кристинаг одоо турхад нь маш их саад болж байна. Кристинагийн жинг бүр ингэж итгэвчүүлдэг хүн нь энэ хажуу талд нь байгаа 2 хүн нь байна. За энэ 2 хүнээс холдуулахгүй бол Кристина ерөөсөө жингээ хасаж чадахгүй юм байна гэж бол эмч үзээд Кристинаг бүхэл бүтэн 1 сарын хугацаанд эмнэлэгт хэвтүүлэхээр болдгоо. За ингээ Кристина бол эмчийн хяналтанд бүтэн 1 сарын турш өдрийн 1000 калоритой хоол иддэг. 1000 калори чи ер нь бас л энгийн иддэг хүмүүсийн хэмжээнээс хүртэл маш бага калоритой хоол хүнс шүү дээ. Тэгээд өдрийн 1000 калоритой хоол хүнсийг бол 1 сарын хугацаанд идээд ахаад 1 сарын дараа Кристинагийн жинг үзэхэд бол бас л жин нь буураагүй. Ер нь яг буурсан л та гэхдээ 4 паундаар буурсан байдаг заяа. Энэ нь бол ойролцоогоор 2 кг. Энэ бүхэл бүтэн 1 сарын хугацаанд яагаад ингэж бага хоол, ингэж бага калоритой хоол идчихэд Кристинагийн жин нь буугаагүй вэ гэхлээр бас л адилхан нөгөө нөхөр нь ээж нь Кристинад хоол зөөсөн хэвээрэлсэн. Яагаад гэхлээр нөгөө Кристина чинь нөгөө нэг эмнэлгийн амтгүй дахианы мах брокколи гэх мэтчлэн хоолол байгаа штэ. Тэр хоолуудыг идэхгүй гэдэг ингээ хөвтчихдэг. Тэнгүүд ээж нь за яшиг одоо хүүхдээ өсөж өгөхийг харснаас яшиг дуртай хоолыг нь авчираад өгчийгээд тэгээд Кристина дуртай хоолыг нь авчирч өгөөдсэн байхгүй. Тийм учраас Кристинагийн жин хэдийгээр бүхэл бүтэн 1 сар эмнэлэгт хэвцэн ч гэсэн жин нь ерөөсөө буугаагүй байд юм аа. Мэдээж эмч ол бас л адилхан Кристинад болон Кристинагийн гэр бүлийнхэнд урам нь бол хугарсан байсан. За тэгээд эмчийн зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ гэхлээр ер нь Кристинаг тийм жоохон идэвхтэй хөдөлгөөнтэй байлгая. Тэгжээж одоо жин нь илүү буурах юм байна гэж үзээд Кристинагийн гуйных нь нөгөө маш том 2 ургацгийг бол месцаслын аргаар доктор авдаг байгаа. За ингээд нөгөө авсан тэр ургацгийг нь уутанд хийгээд жин дээр ингээд тавиад үзсэн чинь тэр нь 8 кг заяа. 8 кг ургацэг ингээд гуян дээр нь яваад байсан байхгүй юу. Месцаслч гэсэн амжилттай болоод Кристинагийн хувьд нөгөө месцаслынхаа ноёдол энтрэнч гэсэн эдгээд маш амжилттайгаар гэртээ дасгал хөдөлгөөн хийгээд шатаараа өөрөө дээшээ доошоо гарах за эсвэл гэрээ тойроод алхах гэх мэтчлэн одоо бага хэмжээний биеийн хөдөлгөөнийг бол хийж эхэлснээр Кристинагийн биеийн жин нь бууж эхэлсэн. За ингээд дахин 1 сар өнгөрөөд эмчийн хяналтанд орсноос 5 сарын дараа эмч Кристинагийн жингийн бууралтыг үзээд Кристина ч гэсэн өөрөө маш их хичээж байгааг нь хараад за одоо
Би чиний ходоодны тайрах хагалгааг төлөвлөё гэсэн баяртай хариуг бол Кристинад хэлдэг байгаа. Кристина бол сонсоод үнэхээр баяртай байсан. Энэ бол маш том эрсдэлтэй мэс засалж гэсэн яалтчгүй үнэхэрийн ганц арга нь энэ байгаа учраас Кристинагийн хувьд бол маш их баяртай байсан. За ингээд Кристина ходоод тариулах мэс тасалд ороод ходоодныхоо хэмжээг багасгасан байгаа. Дахин 1 сар өнгөрөхөд бол Кристинагийн нөгөө нэг ходоод нь маш сайн идэгцэн, хоолны дурш нь бол буурсан хിവэрэ байгаа учраас жин нь бол нэлээд хөрх хасагдсан. Тэгээ жин нь хасагдаад ирсэн чинь Кристина тэгээ ядчил машин барих боломжтой болж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Кристина чинь машиндаа багтахгүйгаасаа болоод машинаа хүртэл барих боломжгүй байсан. Гэтэл сүүлийн саруудад жин нь маш буурсан учраас ядчил гэрээсээ өдөрт нэг удаа гараад машинаа бариад ингээд явах юм боломжтой боллоо. Гэрээсээ ядчил нэг удаа гарах шалтгаантай боллоо гэж бол Кристинагийн хувьд бол маш баяртайгаар хэлжсэн. За ингээд сайхан хэдэн өдөр ингээд үргэлжилжээтэл хэд хоногийн дараа Кристинагийн бие нь бол маш их өвдөж эхэлсэн. Үнэхээр хоол идэж чадахгүй бүр хэд хоног болсон байхгүй юу. Тэгээд мэдээж л одоо хяналт тавьж байгаа эмчтэрээ ирээд хамаг асуудлаа хэлтэл доктор Наа бол Кристинаг юу гэж дүгнсэн гэхлээр Кристинагийн цөс нь одоо яг нэг дэглэмтэй холбоотойгоор цөс нь бол бүр авах юмгүй болсон байна. За ингээд цөсний хагалгааг бол Кристинад хийдэг. Энэ нэвтрүүлгийн үеэр бол Кристина 3-3 хагалгаанд орсон. Кристинагийн биеийн сайжраад дахин 1 сарын дараа буюу эмчийн хяналтанд орсноос 10 сарын дараа Кристинагийн жин нь яаж өөрчлөгдсөн бэ гэхлээр 505 паунд болж өөрчлөгдсөн. Энэ нь бол ойролцоогоор 229 кг. Нийт 10 сарын хугацаанд бол Кристинагийн хувьд бол 68 кг-ыг өөрийнхөө биенээс авч хайсан байна. За ингээд дараагийн сар нь бол Кристинагийн жин 472 паунд болж өөрчлөгдсөн. Энэ нь бол ойролцоогоор 214 кг. Тэгээ мэдээж жин нь буураад, тэгээ жин нь буурах тусмал Кристинагийн одоо амьдралын юм чанар нь сайжраад байхгүй юу? Өөрөө одоо зарим зүйлсийг хийж хэлсэн гэж байхгүй. Жишээлх юм бол ганцаараа усанд орох, ганцаараа нойлын өрөөнд орох, нөхөртөөгөө нэг орон дээр унтах гэх мэтчлэн ийм өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлсээ хийж чаддаг болсон. Энэ нь бол Кристинагийн хувьд бол маш том амжилт. За мөн дээрэс нь Кристинагийн хувьд бол ээжтэйгээ хүнсний дэлгүүр ороод хүнсээ цуглуулж байгаа. Кристина бүр бүхэл бүтэн 5 жил ерөөсөө хүнсний дэлгүүр ороогүй, гадуур дотор гараагүй. Тийм учраас 5 жилийн дараа ээжтэйгээ ингээд хүнсний дэлгүүрээр явж байгаадаа бол маш их баяртай байна гэж бол Кристина хэлжсэн. Бүтэн 12 сар болоход Кристинагийн жим бол 197 кг болж өөрчлөгдсөн. Хамгийн ихний жим бол 307 кг байсан шүү дээ. Тэр жингээс өнөөдрийн 197 кг гэдэг бол маш их амжилт. Тэгээ Кристинагийн хувьд бол өөртөө бас тодорхой хэмжээнд маш их ихтэй болж эхлээд гадуур дотор гардаг болж эхлээ. Тэр битгий л өөрийнхөө хүсэжсэн одоо мэржлэрээ буюу сувилагчаар ер нь сурахын сандаа сувилагч болох юм даа гэж маш их хүсэжсэн байна Кристинагийн хувьд. Тийм учраас коллежид хэлсгээд ямар боломжууд байна тэрийг бас харах гад ингээд коллежтэй танилцаад явж байгаа ийм бас хэсгийг бол харуулдаг байгаа. За ингээд Кристина бол ер нь энэ нэвтрүүлгийн төгсгөлд амьдрал маш их өөрчлөлт гарсан. Кристина гэрээсээ гардаг болсон, өөрийнхөө хүссэн одоо сувилагчийн мэргэжлэр сурж эхэлсэн, өөртөө одоо хизээж авч байгаагүй хувцснуудыг бол өмсөх боломжтой болсон гэх мэтчлэн маш том өөрчлөлтүүд бол гарсан. За доктор Навийн хувьд бол Кристинагийн өөрчлөлтүүд бас адилхан маш их баяртай байгааг бол хэлжсэн. Өмнө нь бол тэг Кристина ч бүр алхаж чадахгүй ингээл айхлал ийм хэцүү хүн байсан бол одоогийн хэмжээнд өнөөдрийн хэмжээнд ингэж өөрчлөгдсөнд нь бол баяртай байна гэж хэлээд ингээд эхний сизон бол дуустдаг байгаа. За эхний сизон гэж хэлсний учир нь юу вэ гэхлээр My 600 Pound Life гэдэг нэртэй нэвтрүүлэгч нь 2 дахь season буюу ахиж нэг юм салбарлсан season болгоод Where Are They Now гэх нэртэй дахин нэг season-ыг хийсэн. За энэ season ямар утга учиртай вэ гэхлээр яг энэ нэвтрүүлэгт оролцсон оролцогчид нэвтрүүлэг дуусны дараа яаж өөрчлөгдсөнийг бас ингэж ахиж харуулдаг юм эргэн одоо оролцогчтой оруулдаг ийм нэвтрүүлэг байхгүй юу. За энэ дээр бол мөн адилхан Кристинагийн хувьд бол оролцсон. За та нар Кристинаг бол нэвтрүүлэг дууснаас хойш яаж өөрчлөгдсөн гэж бодож байна? Кристина бол бүр маш их өөрчлөгдсөн. Би та нартай зургийг энэ дээр харуулъя. Та-да. За Кристина бол энэ зурган дээр харж байгаачлан маш их өөрчлөгдсөн байгаа. За тэгээ Where Are They Now гэдэг season дээр бол Кристинагийн талаар юу яригддаг вэ гэхлээр Кристина өмнөх нөхрөөсөө салаад одоо шинэ найз залуутай болсон байгаа. Тэрнтэйгээ хамт амьдарч эхэлсэн гэдэг зүйлийг бол яг тэр season дээр харуулж исэн. За мөн дээрэс нь Кристина маш их хэмжээгээр жингээ хасаад те бүр ингээд хэвийн хэмжээнд хүрсэн ч гэсэн Кристина одоо өөрийнхөө тэр унжсан арьс те одоо энэ буулганых нь арьс, гуйных нь тэр унжсан арьснаас болоод өөртөө маш их сэтгэл хангалуун биш байгаа. Дандаа л одоо нэвсгэр навсгар хувцас өмсөж явдгаа гэж бол Кристинагийн хувьд бол хэлжсэн. Энэ нэвтрүүлэг дээр бас л адилхан доктор Навтай уулзаад эмчийн хяналтанд ороод те юу болж ийн болох байгаа гэдгийг бол бас эмчтэйгээ ярилцдаг байхгүй. За тэгээд Кристинагийн хувьд бол өөрийгөө яг нөгөө 600 паунд жинтэй, яг нөгөө 300 кг жинтэй байгаа шигэ мэдэрдэг хിവэрэ
гэж бол Кристина эмчиж ярьжсэн. Тийм учраас Кристинагийн хувьд бол зарим өдөр баг хоол иддэггүй гинэ. Би ингээд буцаж таргалмааргүй байгаа учраас угаасаа хоол идмээргүй байна гэд Кристина ерөөсөө хоол иддэггүй гэж аахгүй. Тэгээ энэ талаар нь сонсоод бол эмч бас нэлийн санаа зовоод ер нь доктор наав чи нэлийн сайн эмч байгаа байхгүй юу. Тэгээд Кристинаг бол сэтгэл зүйчтэй хамгийн түрүүнд уулзуулахаар болдог. Дээрэс нь Кристинаг жингээ хасгаас илүүтэй өөрийнхөө одоо эрүүл мэндэд анхаарад булчингийн маасаа нэмэх нь зүйтэй байна. Тийм учраас уураг хэрэглээгээд Кристинад бас маш олон тооны уураг өгж байгаа нь бол харагддаг. За доктор Навийн хувьд бол Кристинаг сэтгэл зүйчтэй уулзуулахаас гадна мэдээж Кристинагийн нөгөө бугалганы болоод гуйны маш том унжсан арсыг нь мис заслын аргаар авч өгдөг байгаа. Яг энэ Where Are They Now гэдэг сизон дээр. За тэгээд тэр мис засал бол бас л маш том ажил болсон. Тэр хоёр чинь нэг дор хийдгүй юм байна. Эхлээд бугалгын арсыг аваад эдгээгээд дараа нь одоо тэр гуйныхын арсыг аваад ингэж тус-тусад нь бас хийдэг юм байна л да. За тэгээд сэтгэл зүйчтэй Кристина ярилцахдаа ямар зүйлийн талаар ярилцсан бэ гэхлээр өөрийгөө тэ нөгөө саяны хэлсэнчлэн 600 паунд жинтэйгээр яг л ингээл би айгуу тарган гэдгээрээ мэдэрсэн хിവэрэ байгаа жингээ нэмэх бараг юм айцтай болцсон гэдэг талаараа бол сэтгэл зүйчтэй ярилцчихсан. За дээрэс нь өмнөх одоо тэр нөгөө нөхөртөөгөө байсан тэр харилцааныхаа талаар Кристина сэтгэл зүйчтэй ярилцсан. За ер нь бол миний ойлгосноор Кристинагийн тэр өмнөх нөхөр нь өөрийг нь маш их хүчрхийлдэг байсан. Би болоод сэтгэл зүйн одоо дарамт нь оруулдаг байсан гэж бол Кристина хэлжсэн. Угаасаа нөхөр нь бас нэг жоохон юм creepy гарсан шүү дээ, тэ. Песто Кристинаг өөрөөсөө холдуулмааргүй байна. Тийм учраас Кристинагийн хүссэн хоол болгоныг өгдөг гэл нэг юм сони юм яриадсан шүү дээ, тэ. Тэгээ тэр нөхрөөсөө бол салаад одоогоор маш сайхан найз залуутай болсон гэж бол яг тэр сизон дээр ярьсан байгаа. За ингээ Кристина чинь арьсаа татуулаад ингээд жингин буураад хэдэн килограмм хүрсэн бэ гэхлээр хамгийн сүүлд яг энэ нэвтрүүлгийн үеэр Кристинагийн жинг харуулхад 171 паунд буюу ойролцоогоор 70 гаруй килограмм болж өөрчлөгдсөн байгаа. Ер нь бол маш их өөрчлөлт байгаа сте 300 кг-аас өнөөдрийн одоо 70 кг болно гэхээр бараг хоорондны энэ зүрэг 200 гаруй килограммыг бол Кристина өөрийнхөө биенээс авч хайсан байна. За ингээд ийм маш том өөрчлөлттэйгээр энэ нэвтрүүлэг маань ингээд дуустдаг байгаа. За мэдээж та бүхэндээ миний хувьд бол нэвтрүүлэг дуусны дараа оролцогчд маань одоо яаж амьдарч байгаа, ямар сонин сайхантай байгаа вэ гэдгийг бол хуваалцдаг. За Кристинагийн хувьд бол яг энэ хоёр сизон чинь хоёулаа хоорондоо 2 жилийн зүрхтэй ийм сизон баггүй. Тэгээд энэ 2 сизон бол гарч дуусны дараа Кристинагийн амьдралд нь бол маш том өөрчлөлт гарсан. Кристина 4-ийн 4 хөөрхөн хүүхэдтэй болсон. Одоогоор бол эрүүл сарвал амьдралаар маш гоё ээжийн амьдралаар ингээд аз жаргалтайгаар амьдраад явж байгаа гэсэн ийм сайхан мэдээтэйгээр өөртөө болоо тэ өөрийнхөө амьдралд маш том өөрчлөлт оруулсан ийм Кристина гэдэг эмэгтэйгийн амьдралын талаар та нартайгаа хуваалцлаа. Мэдээж та нарт маань таалагдсан бол дараагийнхаа эпизодуудыг яриад явнаа. Та нар маань сэтгэлдээ үлдээгээрээ лайк болон subscribe-а дараад хүлээж агаарай. Би бол хурмаа сайхан хийж дуусаад дараагийнхаа нэвтрүүлгүүдийг ингээд яриад явнаа. Ингээд миний бичлэгтэй хамт байсан та нартаа маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгүүдээр уулзцгаая.